тогтмол хяналт шалгалт хийдэг энэ дараагийн үе шат одоо нээлттэй мэдээлдэг тогтмол хяналт шалгалтын үр дүнг танилцуулдаг. Тэгээд эцэст нь хэрэглэгчид өөрсдөө хэний үйлдвэрлэлийн ямар одоо махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. Энэ ганцхан махнээж асуудал биш. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортсон, дотоодод үйлдвэрлэсэн, ханган нийлүүлж байгаа, тарьж байгаа, ургуулж байгаа хүнсний ногоо цагаанаас эхлээд цаашид одоо химийн ямар бодис бордоо хэрглэж байгаа, эсвэл одоо байгалийн органик хүний бие эрүүл мэндэд хоргүй ямар бордоо түүхий эдийг хэрглэж тэр ногоо цагааг ургуулж байгаа, үйлдвэрлэж байгаа, нийлүүлж байгаа гэдэг дээр бүр тогтсон ийм стандартуудыг гаргаж цааш нь бүрдүүлэх шаардлага байна. Энийг хэрэгжүүлэхийн тулд газар дээр нь албаны хүмүүсээ бүгдийг дагуулж явж болж байгаа болохыг нь харуулж яаж энэ бол жинхэнэ стандарт нь энэ бол стандарт биш ээ, энэ бол аюултай, энэ асуудалгүй байна гэдгийг ялгах салгах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. Энэ тэндээс экспорт, импорт нэрээр оруулж ирдэг баталгаагүй хүнснүүд хил хаахаар одоо бүтээгдэхүүнээ авч чадхаа болчдөг. Ийм асуудлуудыг цэгцэлье. Дотооддоо хүнсний аюулгүй байдлаа хангая. Дотооддоо хүнсний хэрэглээг хангая. Дотооддоо тэр эрсдэлгүй орчноо бүрдүүлье гэдэг. Энэ дээр зөвхөн одоо төрийн байгууллагууд ч биш, ард иргэд аж ахуй нэгжүүдийн хяналт оролцоо бас маш чухал. Нэг хэсэг нь шаардаад байж идэг, нөгөө хэсэг нь дур зоргоороо байдаг ийм асуудал ч байж болохгүй. Альва юм бол хаанаа оролцоотой хяналттай алдаа оноогоо хамтарч засч ээж, хэмжээж, шаардж, шахаж хийгдэх ёстой ажил. Тэгээ шалгаад хянаад явахаар шалгалаа хяналаа худлаа одоо үнэн ярьж гэн гэдэг асуудал ярьж туйлширдаг. Хит туйлширсан, хит одоо бие бинийгээ үүсгэсэн асуудал бол үр дүнд хүрэхгүй. Тийм учраас хаана хинч байсан мэдээлэл ил тод хэлж бай. Ялгаа салгыг гаргаж өгчээ. Төрийн байгууллагууд, мэргэжлийн хяналтын байгууллагууд, хүний нөөц, хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоо, тогтмол хяналт, үр дүн гэдэг юм дутагдaltaй байгаа юу? Байгаа. Асар олон асуудлууд бий. Авилгал хээл хаахуул, хувийн ашиг сонирхол, хувилдаан, зохион байгуулалттай асуудлууд байгаа юу? Байгаа. Тийм учраас энэ бүгдийг зэгцлэхийн тулд энэ ажлууд хийгдхийн зэрэгцээ хууль хяналтын байгууллагч гэсэн эхнээсээ хийгээд явж байгаа. Зүйлүүдч би урд өмнө ч асуудлууд байсан. Тэгэхээр энэ асуудлууд бүх шатанд цогцоороо явна. Энэ хяналт шалгалтын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад дотор учруулсан, ямар нэгэн байдлаар хувийн сонирхлоо хавчуулсан, ямар нэгэн байдлаар зохион байгуулалттай үгсэж хувилдсан этгээдүүд төрийн албан хаагч бай, албан тушаалчч бай, хувийн одоо аж ахуй нэгж иргэнч бай, хуулийн хатуу хариуцлага хүлээнэ. Эхнээсээ хүлээгээд явж байгаа гэдгийг одоо зарим мэдээллүүдээр бид мэдээлж байгаа шүү дээ. Тэр энэ бол хатуу хяналтан дор явж байгаа ажлууд. Монгол хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүнсний хэрэглээгээд Монгол төр огт хайцсан зүйл ерөөсөө байхгүй. Алдаа оноонууд асар их бий. Тэрийг харин одоо урт хугацаанд олон жил явж ирсэн алдаа оноо асуудлуудаа зэгцэлж явъя. Тэхийн тулд хариуцлагатай байг. Тийм ч учраас иргэдийг олон нийтийг нээлттэй мэдээлэл өгөө. Хамтарч хяналтаа тавиа. Хүчээ нэгтгэж асуудлуудаа шийдвэрлэе. Цаашдаа дахиад хариуцлагын асуудал бүх шатанд бас эргдээд явна. Энэ асуудлууд тодорхой бас юмыг нэгтлэх, шалгах шаардлагууд байна. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд орцсон байна. Монгол Улсын ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврууд ч байна. Гэх мэтээр ингээд одоо дандаа төрийн байгууллагын байж ш удар бусдаа хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналтын газар, хүнс хөдөө аж ахуй яам, улсын мал эмнэлгийн ерөнхий газар, стандарт хэмжил зүүн газар гээд. Тэгээ нэг ийм дүрм журм цаас одоо ширээн дээрээ тавьчаа тэрийг мөрдүүлдэггүй шаарддаггүй, хэрэгжүүлдэггүй, анхаардаггүй, тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа нэртэй цаг хугацаа алддаг, эрх ашиг одоо өөр тийшээ анхаарал хандуулдаг, иргэдийн эрх ашиг орхигддог, хаягддаг ийм асуудлууд байгаа. Тэр асуудлуудаа зэгцлэх бас зайлшгүй шаардлагууд байна гэж байна. Тэгэхээр хатуу одоо зохион байгуулалтууд нь л орж ажиллах хэрэгтэй. Тэгээ бүх зүйлийг одоо засгийн газар бүгдийг их хурал шийднэ гэдэг асуудал байхгүй шүү дээ. Яах гэж энэ төрлийн олон байгууллагууд шат шатантаа байгаа. Ямар учраас та нарын албан тушаал хашиж эрх үүрэг хэрэгжүүлж байгаа. Асуудалд нэг өөр юмсыг эзний ёсоор ханддаг, ажилдаа эзэн болдог асуудал байхгүй. Эзэнгүүлээд дундаа хайчдаг, эргээд одоо олон асуудлууд орхигдож хаягддаг учраас энэ асуудлууд араараас хөөрсөн урт хугацаанд хүндрэл дагуулсан асуудлууд байгаад байна гэж. Тэгэхээр энэ одоо хяналт шалгалтын ажлууд дахиад бүх үйлдвэрүүдээр ингээд явна. Хамгийн гол мэргэжлийн хяналтын дарга
та бүхэн энэ албаны хүмүүс энэ иргэдтэй нээлттэй мэдээлэл өг. Ирээд мэдээлэл авах гэсэн иргэдэд өг. Аж ахуйн нэгжүүдэд өг. Хэвлэл мэдээллийнхэндээ нээлттэй бай.